болсон байна. 29 дахь удаагийн нийслэлийн аврах шалгуурлах тэмцээнд нийтдээ 21 байгууллага төрийн 190 гаруй тамирчин орж чадвараа зориулсан. 2017 оны Улаанбаатар хотын аврах шалгуурлах тэмцээн шинжлэх ухаан технологийн их сургуулийн спортын хөндөөлж тамирчид 5 насны ангилалд аэробик гимнастикийн үндсэн 7 төрлөөр өрсөлдлөө. Эрдэм шинжилгээний хурлыг тус сургуулийн хамт олон хэрхэн хуримтлалтай болох вэ? Тэгвэл өнөөдөр Мон Албан спортын Гэртээ хадгалуул яах вэ? 20 жилийн дэрэмжид спортын бага наадмын нээлт ажиллагаа боллоо. Тус нээлт ажиллагааг хөнгө атлетикийн спортын олон улсын хэмжээний мастер, Монгол улсын гавь тамирчин, бие тамир спортын тэргүүний ажилтан, Монгол улсын 25 удаагийн аврах Мон Албан спортын нээлт сургууль Голланд банк сайн сайхны санхүүжүүд нь бэдэд болон багтах үед мухар сусаг ихдэг. Гэхдээ та боломжийг өөрөө бий болгож чадна. 21-р зууны дэлхийн иргэн та 20-ийн хэрэглэл шалгалсан найдвартай аргаар бий болгож татах хэрэгтэй. Юу тань түүнийгээ хурааж явдаг. Банк нь хуримтлуулдаг мөнгө хэрхэн үүсдэг болохыг танд тайлбарлая. Таны сар бүр тогтмол хуримтлуулалтын мөнгийг банк бизнесээр өргөжүүлэх, тариалангаа нэмэгдүүлэх, бас аж ахуйгаа хүсэлтэй иргэдүүд зээлүүлдэг. Цагаан хүний олсон зээл гэж юу? Хэд ажлаа амжилттай хийгээд зээлсэн мөнгөө хүүгийн хамт банкнд өгнө. Банк энэ мөнгийг танд хуримтлын хүү болгоно өгнө. Үүндээ та Монголынхаа мал аж ахуйд эсвэл газар тариаланд жижиг дунд бизнес хөрөнгө оруулалтынхаа үр шимийг хүрдэж байна гэсэн үг. Үүнээс гадна олон банк иргэдэд хоримтлал үүсгэх, даатгал үүсгэх зорилгоор таны нөөцөд тань урамшуулалт олгодог. 1001 дахь аль хүлээж суугаар зорилготой төлөвлөлтөөр хуримтлал бий болгож ирээдүйдээ сэтгэл амар амьдрал